Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. 2014 оны 5 дугаар сарын 1 бүгд найрамдахтад ард улсын Хуайнань бүс нутгийн хамгийн том эдийн засгийн төв Гуанжуу хот. Хөдөлмөрийн баярын амралтын үеэр нэгэн үзэсгэлэнт бүсгүй 4 одтой зочид буудалд харгас хэрцгий байдлаар амь насаа алдсан эрэг гарлаа. Цагдаа нар хэргийн газар дээр очиход үнэхээр аимшигтай байсан. Бүсгүйн цогцыг олон хэсэг болгож тастаад зарим хэсгийг нь бохир усны хоолой руу хийсэн байжээ. Түүгээрч зогсохгүй зарим биеийн хэсэг нь махны дэлгүүрийн хогны самнаас олдсон байв. Хохирогч бүсгийн нөхөр нь 1 жилийн өмнө ослоор нас барсан байсан юм. Харин тэр үеэс хойш тэр бүсгүй хүнтэй бараг уулзгаа болжгсон найз нөхдөдтэйгэж төдийлөн холбоо барихгүй зүгээр л ганцаараа чимээгүй амьдарч байсан гэдэг. Бүсгийн нөхрийг ч өөрийг нь ч нэг хүн хөнөөсөн байж болцсошгүй байв. Цагдаагийнхан ч таамаглаагүй байсан аимшигтай зүйл энэ иргэн цаанд нуугдаж байлаа. Харин одоо энэ иргэн бодит түүхийг эхнээс нь нэрээ. 2014 оны 5 сарын 3-ны өдөр 4 одтой нэгэн зочид буудлын цэвэрлэгч 2 давхрын өрөөнүүдэд цэвэрлээ дуусчээ. Дараа нь 3 давхрын 311-р өрөө рүү цэвэрлэхээр орлоо. Гэвч цэвэрлэгч эмэгтэй гайхшруулсан зүйл болсон нь өрөө маш цэвэрхэн байв. Ийм цэвэр өрөө урд өмнө нь харж байгаагүй тул гайхсан ч өрөөг нэг нэгээр шалгаж эхэлжээ. Тэр дуу аялангаа угаалгын өрөө рүү орж шалгахад баан доторх ус хачин муухай үнэртэй ямар нэгэн зүйлтэй холилдон хөвж байв. Бохир усны хоолой руу ус ороод бүглэрсэн байх гэж бодоод зориултын багаж ашиглан татан гаргаж иртэл энэ нь ус биш харин шаргалдуу өнгөтэй тодорхойгүй зүйл байсан юм. Өндөр нь амар яг л муудсан мах шиг. Эхэндээ зүгээр л асгарсан тос байна гэж бодсон. Сайн харж ажиглалтал хүний өөх шиг харагдаж бүр мах шиг юм наалчихсан байжээ. Ингээд цэвэрлэгч эмэгтэй бушуухан доошоо бууж менежертэй хэлж цагдаад мэдэгдсэн байна. Удалгүй цагдаа нар ирж уг өрөөг шалгаж эхлэв. Тэд угаалгын өрөө болон өрөөний булан нэгжиж нэгin шар өнгийн хогийн уут оллоо. Уутнаас үнэхээр муухай муудсан мах шиг үнэртэж байв. Уутыг онгойлгоход дотор нь янз бүрийн хог, цус нүжтэй жижиг махны эсгүүд байжээ. Цагдаа нар тэр даруй уутыг шинжилгээнд явуулсан бөгөөд удалгүй гарсан хариу нь зочирдсон байв. Уутанд байсан махны эсгүүд бүгд хүний мах байсан. Тодорхойлбол нэгэн эмэгтэй хүний биеийн эд эрхтэн байжээ. Үүгээр 316 дугаар өрөөнд хүний амь хөнөөсөн хэрэг гарсан батлагдав. Хин нэгэн аимшигтайгаар бүсгүй хөнөөгөөд биеийг нь тастаж жижиглэн хайсан байлаа. Цагдаа нар нэн даруй буудлыг хааж мөрдөн шалгалт эхлүүлжээ. Эхлээд цагдаа нар ресепшн дээр очиж сүүлийн хэд хоног 316 дугаар өрөөнд хэн байрласан тухай бүртгэл шалгав. Тэгтэл Ямуучан 1986 оны 10 сарын 25-нд төрсэн тухайн үед 28 настай бүсгүй 4 сарын 30-нд тус өрөөнд орсон байсан юм. Ямуучан үнэхээр үзэсгэлэнтэй, туранхай, хүмүүсийн анхаарлыг татдаг төрхтэй нэгэн байжээ. Тэрээр нэгтлэн бодогч байсан бөгөөд гоо үзэсгэлэн ухаанаа ослуулсан хүн байсан тул ирчүүдийн анхаарлыг үргэлж татдаг байв. Цагдаа нар түүний гэр бүлтэй холбоо барихад тэд охин нь амралтаараа ганцаараа аялалд явсан гэж ярьсан бөгөөд хэд хоног холбогдож чадахгүй байгаа гэв. Харин ДНК шинжилгээний хариугаар махны эсгүүд Ямуучаных болох нь тодорхой болов. Цагдаа нар Ямуучан буудалд ирсэн өдрийн хяналтын камерын бичлэгийг шалгаж эхэллээ. 4 сарын 30-ны орой 9 цаг 12 минутад Ямуучан ганцаараа зочид буудалд ирж бүртгүүлж байгаа нь камерт бичигдсэн. Удалгүй 9 цаг 21 минутад тэрээр доош бууж ирээд шинэ сойз авахыг хүсжээ. Энэ нь түүний хамгийн сүүлийн дүрс бичлэг байсан юм. Камерын бичлэгт Ямуучан өрөө рүүгөө орсны дараа удалгүй нэг эрэгтэй хүн зочид буудалд орж ирж буй нь харагдана. Тэр залуу нийл ягаан цамц джинсийн өмдтэй малгай маскаар нүрээ бүтэн алхалсан байв. Хин нэг нь танигдахгүй тул зориуд нүрээ халахалсан нэлт. Тэр шууд 2 давхрыг чиглэн алхаж Ямуучаны өрөө рүү орсон юм. Энэ эрэгтэй 4 сарын 30-ны өдөр өрөөнд орсноос хойш 3 өдрийн турш хэд хэдэн удаа зочид буудлаас гарч орж байжээ. Тэр гарах бүртээ ямар нэгэн зүйл барьсан байсан. Харин Ямуучан огт харагдсангүй. 5 сарын 3-ны өглөө 9 цагт тэр эрэгтэй ганцаараа зочид буудлаас гарч ивжээ. Гартаа Ямуучан анх эрэгтэй барьж байсан цүнхийг барьсан ба нөгөө гартаа ягаан өнгийн уут барьсан байжээ. Ямуучаны хувийн амьдралыг шалгаж түүнтэй холбоотой байсан хүмүүсийг мөрдөн байцааж эхэлсэн. Цагдаа нар анхандаа энэ хэргийг хайр, харталтын улмаас болсон байж магадгүй гэж үзээд Ямуучаны ойр дотны хүмүүсийг шалгаж эхэлжээ.
Эхлээд түүний аав ээжтэй уулзав. Манай охин жилийн өмнө нөхрөө гэнэт ослоор алдсан. Түүнээс хойш охин минь ганцаараа уй гашуудунд байсаар ирсэн. Дахиад хизээч гэрлэхгүй, дахиж хэн нэгэн эр хүнтэй уулзахгүй гэж хүртэл ярьж байсан гэжээ. Ямуучаны найзууд ч үүнийг батлав. Тэр хинтээж дотн харилцаа тогтоохоо болж бүр огтхон ч эр хүнтэй уулздаггүй, бүр найзчгүй болсон байжээ. Ийхүү анхны таамаг болох ойр дотны хүн магадгүй хуучин найз залуугийн хийсэн хэрэг гэдэг нь боломжгүй болж таарсан байна. Мөн Ямуучаны банкны данс зээлийн картнаас ямар нэгэн их хэмжээний мөнгө татагдаагүй тул дээрэм мөнгөний төлөх аллагч биш байв. Тэгвэл ийм хэрцгий хэргийг хэн яах гэж үлдсэн юм бэ? Цагдаа нар хэдэн өдрийн турш мөрдөн байцаалт хийсэн ч хэрэг мухардаж эхлэв. Тэд зочид буудлын гаднах ойр орчмын камеруудыг шалгаад с ิจ гтэн залуу зочид буудлаас гарсны дараа яг хаашаа явсныг тогтоож чаджээ. Камерт тэр залуу ойролцоох хүнсний зах руу ороод 3 минутын дараа дахин гарч ирж буй нь бичигдсэн байв. Хамгийн сонирхолтой нь өмнө нь гартаа барьж байсан ягаавууд нь алга болсон байжээ. Харин Ямуучаны цүнхийг барьсаар байв. Ингээд цагдаа нар уутыг тэр хүнсний захын хог хаягдлын цэгт хайсан байна гэж таамаглажээ. Цагдаа нар тэр даруй хүнсний зах руу явж хог хаягдлын бүх савыг 2 цаг гаруй шалгасны эцэст нэг махны дэлгүүрийн хажуудлын хогийн савнаас ягаавуудыг олсон. Уутан дотор хүний шилбэний яс байсан бөгөөд шинжилгээгээр Ямуучан болох нь тогтогдов. Шүүх шинжээчид ясны зүсэгдсэн эсхийг хараад энийг зүгээр нэг хүн хийгээгүй. Энэ бол яг л мэргэжлийн хүн хийсэн зүсэл байна. Тэгэхж цэвэрхэн нарийн зүссэн. Ийм зүйлийг махны үйлдвэрт ажилтдаг хүн эсвэл эмчил ингэж чадандаа гэж хэлсэн байна. Үүнээс харахад алуурчин бол мэргэжлийн хүн байсан бөгөөд тэр захыг сайн мэддэг, орчны талаар мэдээлэлтэй, махны чиглэлээр ажилтдаг хүн байх өндөр магадaltaй болжээ. Нэгэн таксины жолооч цагдаагийн газар руу залгасан. Нүрээ нууж малгай, маск зүүсэн этгээд их мөнгө өгөөд хариултаж авалгүй явсан. Би сайн санаж байна. Тэр хүнийг би шимпэн тосгонд хүргэж өгсөн гэж хэлжээ. Шимпэн тосгонд асар том хогийн цэг байсан бөгөөд цагдаа нар с ิจ гтэн Ямуучаны гавлын ясыг тэнд хайсан байх магадaltaй гэж бодсон. Цагдаа нар тосгон руу явж эргэн тойрныг шалгаж эхлэв. Улмаар тус тосгоны жижиг зочид буудалд с ิจ гтэн залууг орогнож байхад нь баривчилжээ. Түүний нэр бол Жанжиен. Тэр өмнө нь хулгайн хэрэгээр 5 жилийн ялавч шоронд орж байсан бөгөөд суллагдсныхаа дараа махны үйлдвэрт ажиллаж байжээ. Эхэндээ цагдаа нар энэ хэргийг өш хонзонгийн хэрэг гэж үзэж байсан ч Жанжиен Ямуучаныг таньдгүй байв. Тэр Ямуучан хэн гэдгийг хаана ажилтгийг ч мэдэхгүй байлаа. Жанжиеныг байцаахад би энэ эмэгтэйг огт танихгүй. Надад хэн нэгэн мөнгө өгөөд энэ хүнийг ал гэж хэлсэн. Би зөвхөн мөнгө олохын тулд хийсэн гэжээ. Цагдаа нар түүнээс тэгвэл яагаад тэгж хэрцгийгээр хөнөөсөн юм бэ гэж асуухад тэр би чинь махан дээр ажилладаг хүн, ажлын зуршлалтаа тастаж жижиглэж хаяхад амар байдаг. Нэгэнд хийж байгаа юм чинь илүү цэвэрхэн хийснэн дээр бидтэй гэж хариулсан байна. Цагдаа нар Жанжиеныг баривчилснаар хэргийн бүх зүйл илэрч эхлэе гэж бодсон ч үнэн хэрэгтээ энэ бол дөнгөж эхлэл байжээ. Тухайн үе Жанжиен мэдүүлэг өгөхөөс зайлсхийж энэ хэргийг хэн захиалсан бэ гэдэг асуултад хариулахгүй байсан юм. Цагдаа нар бүхэл аргаа хэрэглэн шахалт үзүүлсний эцэст амаа нэв. Ямуучан нөхрөө зам тээврийн ослоор нас барсан гэдэг байсан. Гэтэл Жанжиен хэлэхдээ тэр бол санамсаргүй зүйл биш. Миний хийсэн ажил байсан. Тэр үед би 30 мянган юаны төлөө зохион байгуулалттай осолт гаргаж Ямуучаны нөхрийг алсан. Харин надад түүнийг алахыг захиалсан хүн бол Ямуучан байсан гэжээ. Үүнийг сонсоод цагдаа нар гайхав. Нөхрөө өөрийн гараар мөнгө төлж алахыг захиална гэж юу? Жанжиен үргэлжлүүлэн ярихдаа яагаад тэхийг хүссэн надад хамаагүй. Хэн нэгэн мөнгө өгвөл би хийдэг. Ерөнхийдөө энэ салбарын дүрм гэвэл хит их юм асуухгүй захиалсны дагуу л хийдэг гэжээ. Харин 1 жилийн дараа 2014 онд өөр нэгэн хүн Жанжиен дахин хандаж энэ удаа Ямуучаныг устгахыг захиалсан. Цагдаа нар Жанжиены банкны шилжүүлгийн баримтыг шалгахад үнэхээр 30 мянган юан түүний дансанд орж ирсэн байсан бөгөөд шилжүүлсэн хүний нэр нь Хоган. Тэр бол Гуандун мужийн төрийн албанд ажилладаг 43 настай дээгүүр албан тушаалтан байжээ. Хоганы гэрт цагдаа нар очиод баривчлахад бүх хэрэгээ хүлээсэн юм. Ямуучан Хоганы ажилладаг байгууллагад нэгтлэн бодогчоор ажилладаг байжээ. Залуу царайлаг ухаалаг бүсгүй байсан тул Хоган түнд анханасаа татагдсан байна. Хоган түүнийг эргүүлж эхэлсэн бөгөөд Ямуучан
түүний мөнгө, эрх мэдэл татагдаж тэд хоёр хоёулаа гэр бүлтэй мөртлөө нууцаар уулздаг болжээ. Ингээд энэ хоёрын харилцаа жил гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд нэг өдөр Ямуучаны нөхөр эхнэрийнхээ хачирхалтай үйлдэлүүдийг анзаарч түүнийг сэмхэн дагсан байна. Ингээд эхнэр нь өөр эртээ уулзаж байгааг нүдэрээ харж зураг хүртэл авчээ. Ямуучаны нөхөр хэрвээ энэ харилцаагаа зогсоохгүй бол би энэ зургийг тэр хүний ажил руу явуулна хэмээн занал хийсэн байна. Ямуучан сандарч энэ тухай Хоганд иржээ. Харин Хоган төрийн өндөр албан тушаалтан байсан тул хэрвээ энэ явдал илчлэгдвэл зөвхөн ажилгүй болох биш, бүр шоронд орох эрсдэлтэй байсан. Тэгээд тэд шийдвэр гаргажээ. Нөхөр чинь алга болчихвол бүх зүйл тайван болно гэж Хоган хэлсэн байна. Ингээд Хоганы мөнгөөр Ямуучан нөхрөө алахыг захиалж Жанжиэнд мөнгө төлжээ. Ямуучаны нөхөр гинтийн зам тээврийн ослоор нас барсан гэж үзсэн ч үнэндээ энэ нь санаатаагаар хийсэн хэрэг байв. Ямуучан нөхрөө нас барсныхаа дараа бүх хүнд дахиж хизээч гэрлэхгүй ганцаараа амьдрна гэж хэлж бусад хүнээр өргөдүүлэх гэж тэгж байсан. Гэтэл нууцаар Хогантай уулзаар байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл түүний хүсснээр болсонгүй. Хоган эхнэрээсээ салсангүй. Ямуучан түүнд одоо хангалттай ийм байдалтай хаа хүртэл үргэлжлэх юм бэ? Эхнэрээсээ салж надтай амьдрахгүй юм бол би бүгдийг дэлгэн гэж сүрдүүлж эхэлжээ. Хоган айж эхлэв. Яа харахгүй тэр бүсгүйл бүхнийг мэддэг. Хүссэн үедээ өөрийг нь бүх зүйлээс нь унгаж чадах хүн болж хувирсан. Тэгээд Хоган дахин Жанжиэнд хандсан байна. 2014 оны 4 сарын 30-ны орой Хоган Ямуучанд буудлын өрөөнд уулзъя ярилцах зүйл байна гэж хэлжээ. Ямуучан зөвшөөрч 316 дугаар өрөөнд орж хүлээсэн байна. Харин тэр үед Хоган аль хэдийн Жанжиэтэй холбоо барьж уулзах цаг өрөөний дугаар зэргийг хэлчихсэн байлаа. Хоган өөрөө очихгүй Жанжиэнийг явуулахаар төлөвлөсөн байв. Жанжиэн буудлын гадаа ирээд Ямуучаныг өрөөндөө орохыг нь хүлээж байжээ. Ямуучан өрөөндөө ормогц Жанжиэн түүний араас орсон байна. Хоган ирнэ гэж бодсон тул Жанжиэнийг хараад сонирн болсон. Харин Жанжиэн шууд бүсгийн хоолойг боож өрөөний угаалгын өрөө рүү чирч аваадсан байна. Тэндэл бүсгийг хөнөөж биеийг нь хэсэгчлэн тастан 3 өдрийн турш хэсэг хэсгээр нь гадагш зөөжээ. Гарахдаа Ямуучаны анх эрэхтэй барьж байсан цүнхийг авч явсан бөгөөд цус яс зэрэг хэсгүүдийг ягаа утандхийн хажуугийн хүнсний захын махны дэлгүүрийн хогийн савнд хайсан хожим илэрсэн. Жанжиэн мэргэжлийн ажлал хийсэн гэж бодсон. Түүнд энэ бол зүгээр л ээлжит ажлын захиалга байсан. 2 удаа тус бүр 30 мянган юан төлсөн. Эхний удаа нөхрийг нь алах, дараа нь эхнэрийг нь хөнөх захиалга байлаа. Жанжиэн тэр бүхнийг хийсэн ч ганцхан зүйлийг тооцоолоогүй байв. Камер. Зочид буудал болон эргэн тойрон дахь камерын бичлэгүүд түүнийг алхан бүртэнд баримтжуулсан байв. Жанжиэн Хоган хоёул шүүхийн өмнө очисон бөгөөд бүгд найрамдах хятад ард улсын шүүх тэднийг санаатай урьдчилан төлөвлөсөн 2 хүний амийг хорлон сүйтгсэн хэмээн үзэж хоёуланд нь цаазыяал оноожээ. Ямуучан юу ч мэдээгүй мэдгч боломжгүй байсан биз. Итгэл найдвараа өгч ирээдүгээ хамт байна гэж бодсон Хоган нь үнэндээ түүнийг амьдаар нь үгүй хийхээр зэхэж байсан гэдгийг. Хоганы төлөө нөхрөө алахыг зөвшөөрсөн. Гэтэл Хоган айдас албан тушаал нэр хүндээ алдахгүй тул түүнийг алах захиалга өгсөн юм. Мөнгө, эрх мэдэл, шунал, үнэнч байдал, урвалт. Энэ 3 хүний амьдрал хэрхэн хоорондоо гинжээ холбоотой цусан дунд төгсдөг болохыг харуулсан жинхэнэ харгас түүх бол энэ байлаа. Ингээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.